та бүхэнд тод үсгийн талаар танилцуулъя. Ойрдын зай бандит намхаа жамц хулган жил буюу 1648 онд тод үсгийг зохиосон гэж түүний намтар сарны гэрэл хэмээх зохиол тэмдэглэгдсэн байдаг. Тод үсэг нь бол өмнөх бичиг үсгээ сайжруулах зорилгоор буюу монгол бичгийг сайжруулах зорилгоор зохиогдсон гэж судлаачид үздэг. Тод бичиг яагаад тод бөгөөд тодорхой гэж нэрлэгдсэн юм бэ гэхээр монгол бичиг дээр үндэслэгдсэн боловч бичлэгийн хувьд илүү тодорхой болж өгснөөр тод гэж нэрлэгдсэн. Тухайлах юм бол ихшгийг монгол бичигт а-эг ялгахгүй о-үг ялгаж тэмдэглэдэггүй байхад бол тод үсэгт ялгаж тэмдэглэсэн. Түүнээс гадна урт ихшгийг тэмдэглэдэг урттгал буюу урттгалын тэмдэг нэмж өгсөн. Мөн ойрдын аялгаунд хэрэглэгддэг к нэмж өгснөөс гадна г-х, д-т, з-ц, ж-ц нарыг бол ялгадаг учраас энэхүү тод хэмээн нэрлэгдсэн байгаа. Үүнээс гадна бол тод үсэг нь төвдийн болон энэтхэгийн үсгийг төвдийн болон санскритийг тэмдэглэх галиг үсэгтэй бөгөөд эдгээр нь болохоор санскритийг тэмдэглэх 52 галиг үсэг, төвдийг тэмдэглэх 42 галиг үсэгтэй. Ийм учраас бол Бурхан шашны ном зохиолыг монгол хэлний орчуулахад бол тухайн хүний нэр, газар усны нэр томьёо зэргийг бол төв санскритээс шууд авч тэмдэглэхэд бол ийм зохицсон бичиг үсэг юм аа. Судлаачдын үзснээр бол тод үсгийг зөвхөн ойрдын аялгаунд зориулж бичсэн гэж үздэг боловч өөрийнх нь сарны гэрэл хэмээх намтар тэмдэглэснээр болохоор энэтхэг төвд Монголын үсгийг буулгах зорилготой хэмээн үзсэн байдаг. За тод үсгийн тэгээд зай бандит намхаа жамц бар жилийн хооронд шашны ном бүтээлийг орчуулж хэвлэсэн нь бол хожимын судлаачдын үзснээр бол 170 гаруй гэж тооцоолдог. Зай бандит намхаа жамц бар жилийн хооронд шашны ном бүтээл орчуулсныг нь хожим эрдэмтэд тооцоолж үзэхэд бол 177 ч гэж хэлдэг. Энэ бүтээлүүд дотор бол бүгдээрингийн бол анхлан зай бандит орчуулсан ч бүтээл байгаа. Хожим сайжруулан орчуулсан ч бүтээл байдаг. Тэгээд зай бандит бол өөрийнхөө орчуулсан зохиол бүтээлд бол төгсгөлийн үг буюу калифоныг тэмдэглэж өгдөг. За тухайлах юм бол тэрний дуртагснаар 10 зай бандит зохиовоо гэж орчуулвэ гэж зохиолынхоо төгсгөлд бол тэмдэглэсэн байдаг. Энэ зай бандитын орчуулга төдийгүй тод үсгээр бичиж үлдээсэн дурсгалууд бол зөвхөн шашин номд бол хамааралтай биш. Эм дом, ангаах ухаан, түүх, уран зохиол, сан тахилга гэд маш олон төрөл зүйлийг хамарсан бичгийн дурсгалыг бол тод бичгээр бол үлдээсэн байгаа. За энэ тод бичгийн дурсгалууд өдгөө бол Америкийн нэгдсэн улс, Чех, Унгар, Герман, Хятад, Оросын холбооны улсд бол тодорхой хэмжээгээр хадгалагдаж байдаг. Манай улсын хувьд бол үндэсний номын сан болон Увс ховд аймгийн орон нутгийг судлах музей хэл зохиолын хүрээлэнд бол хадгалагдаж байдаг. Эдгээрийн дотроос бол хэл зохиолын хүрээлэнгийн тод номын хөмрөг бол тоо хэмжээгээр болон төрөл зүйлийнхээ хувьд бол хамгийн томоохонд тооцогддог юм аа. За эдгээр хөмрөгийг бол хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд 1950-аас 70 оны хооронд хэрэн шинжилгээний ангаар Увс ховд Баян Улгийн аймагуудад явж цуглуулсан байдаг. Энэхүү цуглуулсан хэрэглэгдэхүүнээ эрдэмтэн хэл усан балтан ангилж бүртгэж эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулаад тод ном түүний дурсгалууд хэмээх бүтээлийг бол 1975 онд хэвлүүлж эрдмийн зэрэг бол хамгаалсан байдаг. За үүнээс гадна бол тод номыг судлах, сурвалжлах ажил бол манай эрдэмтдийн хүрээнд бол өргөн ажил хийдэг бөгөөд үүний нэг нь бол Самбуудэрж доктор хэл зохиолын хүрээлэнгийн тод номын бүртгэл сан тахилгын судар хэмээх бүтээл байдаг. Энэ бүтээл нь бол зөвхөн тод номоор бичигдсэн сан тахилгын судар ганцгын сан, алтай сан, гисрийн сан
гэх мэт сангуудыг бүртгэж судалсан нь бол тод ном ямар олон төрөл зүйлтэй болохыг бол үгээрээ бол харуулж идэг. За тэгээд тод номын бүртгэлийг ер нь эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах талаар бол хамгийн сүүлд хийсэн бүртгэл бол 2007 онд Хэлцгөөлийн хүрээлэгдэнд хадгалагдж байгаа тод номын бүртгэл хэмээх нэг бүртгэлийг дурдж байна. Тэгээд тод номыг өдгөө бол соёл түүхийн одоо үнд дурсгал талаас нь бол дэлхийн олон орны монгол судлаачид судалдаг. Түүнээс гадна Монгол улсад бол тод номын гэрэл төв нь одоо өмнөх тод сурвалжуудыг олон нийтэд танилцуулах эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах зорилгоор бол одоо дахин хэвлэх, тайлбарлах, галаглан одоо шинээр хэвлсэн дурсгалууд нь одоо 100 гаруй болсон байдаг.